Одмондөр суух тавтай морил би бол хөтлөгч Ихбат. Бизнес судлаач Бат Эрдэнэ дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on-time технологи болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани бэлтгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Одмондөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 хөс төлгөөний Одмондөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд батайхаа. Өдрийн мэнд. За чигч одоо бүх юм үйлдвэрлэдэг гэдэг байгаа тий. Тий. Тэр нэг социализмын үед ер нь бол бас л нэг үйлдвэрлэлийн бааз байсан учраас энэ технологиуд нь үлдсэн. Гэхдээ өнөөдрийн сэдвэр юу ярих гэж байвал энэ адилхан л нөгөө пост коммунист улсуудын даваад туулсан нэг юм зам байгаа шүү дээ 90 онд. Хагарч одоо бутраад өмнөх нөгөө Совет Юнион бутарснаар тэндээс даалгавар авч тентхийн захиалгаар үйлдвэрлэл үйлчлэгээ явуулдаг байсан газрууд захиалагч байхгүй болсон, буюу худалдаа авахч байхгүй болоод ингээд яахаа мэдэхгүй. Тэгээд нэг хэсэг пост коммунист улсуудын нэг ижлэхэн давд болсон газар байгаа. Гэтэл одоо ингээ харахлаар Польш, Чех гэдэг улсууд ягаад бүгдээ дампуурчлалгүй яваад зарим нэг пост коммунист улсууд одоо хүртэл уучраа олохгүй ингээ яваад байгаа юм бэ те. Гэдгийг илүү Чехийн жишээн дээр Монголтойгоо харьцуулаад ярихаар шийдлээ. Энэ дундаа бас нэг дунд нь чөлөөт сэдвүүний юу гэвэл Монгол юу нь яах байсан нөгөө түүхий нөгөө те хэрв гэдэг юмар нэг жоох ярьж үзмээр санагдсан нэг ингэж бэлтгэлээ. Тэгэхээр өмнө байсан үйлдвэрүүд бол бүгдийг авч хадгалж үлдчих чадсан гэж ойлгож болох юм. Тийм. Манайх болохоор төмрийн хог гэдэг зөөцсөн шүү дээ. Тий. Тэгээд гол нь тэрийг бас яаж. Гэхдээ яаж гэдэг нь бас нэг ер нь аливаа зүйл чинь нөгөө айгүй олон хүчин зүйл нөлөөлөд байдаг шүү дээ. Ганцхан буруутай гэхлээ. Тэгэхээр тэр үед нь Чех яг ямар газар нөхцөл болцсон таарад манад нар яатсан гэдэг дээр жоохон жишээ ярив те. За тийм. Чех улс бол хуучнаар бол Совет Юнион зүүн Европ талдаа байдаг улс. Тэгээд аж үйлдвэрчсэн, экспортод суурилсан эдийн засгтай ийм орнуудын нэг. Тэгээд түрүү ярьчлаа 90-ад оны үед шилжилтийн үед гэд давд болох гэж мэдээж бүгд л хямарсан. Бүх үйлдвэрүүд хаагдсан, салминг байхгүй болсон, адилхан инфляц болсон тийм ээ. Ямар хэмжээндээ гарсан. Гэхдээ маш ухаалгаар хурдан энэ аж үйлдвэрийн сэргэлт буюу өөрийн үндсэн одоо чаддаг зүйлээ барьж аваад хөгжүүлчихсэн. Тэгвэл Монгол улсаар яг энэ дээр жишээ ярихад манайх үндсэн мал аж ахуй, газар тариалан энэ гоё энэ байгалийн тэгээ энэ зүйлээ одоо дэлхийд үнэлүүлж чадчих гин үү? Тийм ээ. Нөгөө Монгол мах, бэлчээрийн мах тий гэдэг зүйл чинь дэлхийд үнцэн хүрч чадчих гин үү? Одоо хүртэл яагаад үгүй нэг маха дэлхийд гаргаж чадахгүй байгаа юм бэ? Гэдэг ч юм уу тий мах сүү. За ноолор гэж явах явсан. Яагаад бас брэнд болчих чадахгүй байгаа? Яагаад өвөр Монгол хятад цаагаал нуудлыг хятад тэг яагаад ноолорыг ингэ эзэн суучаад байгаа юм бэ? Тий? Гэтэл их усүр нь манад байгаа юм биш үү? Гэдгийг ингээд жоохон логтой бодохоор бэлтгэж байгаа. За мэдээж сэргэлт нь ингээд жоохон ингээд хэцүүдж байгаад сэргээд авсан ганц зүйл нь тааллаа. Нөгөө хуучин ажиллаж исэн үйлдвэрүүдэд бариад үлдсэн. Тэгээд харин нөгөө байж байгаа зүйлийг сайжруулах чинь амар штэ. Шинээр юм бий болгож яснаас. Тэр утгаараа шинэ технологитой нэгтгэж шинжилж чадсан нэгдүгээр зүйлт. Яг гол өгүүлбэр нь мөн. Ингийн тулд хоёулангийн дахин дахиад байгаа шинжлэхийг хуучин хүн шинжилнэ гэж байдаггүй гэж үг байгаа тийм. Шинэ хүнийхээ тухайн дэлхийн хамгийн оройдор байгаа knowledge буюу одоо тэр мэдлэгийг тээж ирэх гадны хөрөнгө оруулалт. Ерөөсөө дахиад л гадны хөрөнгө оруулалт. Гадны хөрөнгө оруулалт яагаад орж ирэх ёстой юм бэ? Манай тэр улсад орж ирж байгаа улсдаа өөр газар байснаас илүү ашиг авах гэж л орж ирж байгаа. Үндсэн нөхцөл. Тэрнээс зүгээр субодник хийхийг улсыг бодъё гэж орж ирдэггүй. Энэ бол тэдний зөв, маш зөв. Тэрнтэй бидэд яаж ухаалгаар интеграц орох байлах. Говьдугаарт нь ингээд энэ нөхцөлийг бүрдүүлэх нь дотооддоо тэр гадны хүмүүстэй дийл хийх хэмжээний инженер, техникч тийм ээ. Одоо тэдний хэмжээнд мэдлэг олж авсан, боловсрсан нөгөө хүний нөөц дотоод. Энэ гурав хангагдах ёстой. Тэгвэл энэ гурыг л хийжээ. Яаж?
Яач те. За тэгвэл деталаар нарыг л да. Яг одоо бид төсөөлбөл 90 онд 19 дугаар харуулал одоогийн хуучнаар ажилчдын арьяан үйлдвэрүүд л байсан. Ноос ноолуурын арь ширний баахан үйлдвэр. Одоо арх апу хүртэл байгаа те. Ингээд арх дарс, хоол хүнс ерөөсө бүгд тэнд үйлдвэрлэгддэг. Байсан байгааз одоо тэр хавьд нь одоо бид идээд байгаа атар нөгөө таалах чихэр тийм ээ үйлдвэрүүд ингээд тэндээ байждаг. За баруун талд болохоор сонгоныхан цаашаа гурилын үйлдвэр мэлдвэр байж байгаа тийм ээ. Гэх мэтэр ингээд ийм тухайн үедээ ийм одоогоор бидний яриад кластер шиг ийм бүс байж байгаа байхгүй. Энэ бүс ингэж кластер болохын учир холбогдол бол юу вэ гэхлээрэ чамд үйлдвэрлэгдсэн дамжлагтай адилхан байхгүй. Чамд үйлдвэрлэгдэж байгаа зүйлийг надад авчираад зарахад энэ хоорондын зай хол бол цаг хугацаа алдна. Тээврийн зардал гарна. Дээрний аливаа бүтээгдэхүүн мах зах бол одоо муутчдаг ч юм уу те. Нөлөө үзүүлэх учраас аль болох бөөрөнтэй байгаад Toyota-гийн жишээг хоёлаа авчихсан. Яг энэтэй адилхан дэлхийн улс орнууд яг ийм томороо кластерыг бий болгодог байх нэ. За яг энэ ингээд кластер болгож байгаа энэ машины автомашинаараа гарч ирсэн. Энэ хүнд одоо хөнгөн үйлдвэрүүдийнх нь яг нэг чейн болоод яг Чех улс байж ирсэн нь тухайн Чехийг бас аврах нэг нөхцөл мөн. Гэхдээ хэдий ийм боломжтой байсан ч алдхаа тулбал алдна. Гэхдээ алдахгүй барихын тулд 5 хүчин зүйл нөлөөлдөг. Энэ нь ганцхан машин биш. Манайх мах гэд ботсон ч энэ 5 хүчин зүйл хിവэрээ л байна. Тэрийг дуртахаар байж байгаа. Хүмүүс яриад байдаг нөгөө зах зээл 90 онд чинь бидэд гинт юу болсон байг нэг саная. Хуучин зөвлөлтийн төлөвлөгөөт эдийн засаг дээр Москвагаас шийдвэр өглөө. Москвад юу хэрэгтэй байна? Одоо нийт социалист орнуудад юу хэрэгтэй вэ? Нийтээр нь мах Монголд байж гэн, тийм ээ. Адуу манай Монголд байж гэн, арьс нэхий манай Монголд байж гэн. Чехт юу байсан? Нөгөө бага автобус энэ дээр машин жижиг тарбант марбант одоо тэр Германы тий зүүн Германаас энэ бүгдийн тэднээс авчлаа гэдэг ингээд томоор нь харах юм бол зөв л дөө буруу биш. Одоо би зөвлөлтийн нэгдэл гэдэг нэг юм улстай болцсон юм бол хаана юу байгаагаа ингээд авах нь бол зөв л дөө. Тийм биз? Тэртээ бидэд говьд байдаг нөхцөл зүйлийг одоо хойд хангаад үржүүлж болохгүй шүү дээ. Тохиромжгүй те. Яг тэрнтэй адилхан ингэх нь бол тэр зөвлөлт улс байгаагийн социалист улс социалист колони улс үрдүүлж байгааг нэг талаас бол зөв. Гэхдээ энэ задарсны дараа нөгөө улсууд чинь бие датрыг хийж таалчиж байгаа байхгүй юу? Тэгээ бидэд одоо жишээлбэл хуучин үйлдвэрүүдээ ингээд шууд одоо ямар нэг нөхцөлгүйгээр ингээд идеалаар бодож үзэх юм бол манай тэр их үйлдвэрлэж ирсэн эсхийг гутал тэр их үйлдвэрлэж ирсэн яг нэг форм шиг хувцснуудыг хэн авах вэ? Тийм шүү. Захиалж ирсэн Оросд байхгүй болчлоо шүү. Тэ. За сая эсгийн гутал үйлдвэрлэлээ хэн өмсөх вэ? Гэтэл тэр нь Сибиртч гэдэг юм уу нэг социалист системээр харах юм бол хангалттай. Яг л болж исэн бол одоо яг тусдаа гарчаар Монголд яах юм гэдэг чинь асуудал байхгүй. Дээр нь тэгээ энэ бүгдийг аваад явж явах, тэгээ явж явах цалин мөнгөний асуудал нөгөө хүн дээрээ буугаад ирэхлээр яах вэ те? Ингээд шууд тухайн цаг агшинд барууны орнуудыг ингээд катлаад зогсоож байгаад кадр харах юм бол ховийн хөвшил гэдэг юм айхтар байх нэ гэдэг. Дээр л шууд ховийн хөвшил рүүгээ дараад нөгөө алгасалт гэдэг юм явчихж байгаа. Хичнээн яаж ховийн хөвшил рүү шилжүүлэх вэ? Хүний хүүхэд өөрийн хүүхэд мөн гихт сайн яваасаа 20 жилийн дараа тэр хүн бие даагаад алхаа явж л байгаа. Гэхдээ тэр 20 жил хүртэл нь хүүхдийг 18 хүртэл нь 21 хүртэл нь эцэг их нэг ингээд нэг гараас нь гарт нь бариад хөлийн дөрөнд хүрэж явах нэг үйл явцсан шүү дээ. Энэ үйл явцыг шууд тасалчаад байгаа. Эсвэл капитализмыг алгас чинь эсвэл зах зээл шилжихээрээ шууд ховжилж чинь бүгдийг. Тэгээ төрийн бодлого хаана байгаа даа. Нөгөө хүүхдүүдэд хувийн компаниудаа хөлдөнд оруулах үйл явц хаана байгаа даа тий. Энийг бас алгасчихжээ л гэж би дүгнэх гээд байгаа. Тэгвэл Чех энийг яг саяны үйл явдлыг хийжээ. Юуг бүгд нь хавчилж байгаа биш. За юуг нь хавчлах юм? Юуг нь авч үлдэх юм? Манай одоо ингээд өрөөгөө харж ин л та. Буюу нөгөө геополитикээр хөрш орнууд харж байгаа. Би манайх аль нь энэ улсуудын хэрэгцээг хангаж чадхаар байна. Тэрийг авч үлдээ. Огт хэрэггүй тэр хэсгээ гутал үйлдвэрлэдэг энэ лайнаа бол ингээд сольчих болно шүү дээ, тийм ээ. Гэхдээ цаад утгаараа гутал ер нь хүн болгон өмсөх юм бол гутлын лайнаа авч үлдээ ял гэсэн утгатай. За тэгэнгүүт тэр гутал гэдэг ерөнхий нэрэнд ор машин.
Тийм ээ. Тэгээд цаагаараа болохоор энэ машин явах юм бол тухайн үед Шкода гэж тийм Монголд ундаг байсан. Манайх ч ундаг байсан манай өвөө юм ээ. Тэгээд тэр машиныг брэнд болгоод авч үлдээ далдуур. Ирээдүйд энэ машины чинь манайх үйлдвэрлэдэг байгаа гэдэг дэлхийн мэдгэлтэй гэдэг зүйлийг нэг ухаантай нөхөр нь олоод харцсан л гэсэн үг. За тэгвэл юу вэ гэхээр Герман тэр баруун Европын одоогийн болохоор бүр Европын албаны яг машин үйлдвэрлэлийн ийм хаб байгаа. Одоо нэгдэл. Тэгээ одоо нэгнээс нь гараад тийш очиод гэдэг хамжлага. Тэрний яг нэг бүс нь Чех өөрөө болж байж байгаа байхгүй юу? Толгуур. Газар зүгдээ харах юм бол Германы яг ингээд зүүн урагшаага байж байгаа шүү дээ. Яг Германы хажууд шүү дээ. Бүр ингээ хил залгаа. Бараг зүүн гэж юм. Бараг төв Европ шахуу газар шүү дээ. Тий. Германтайгаа болохоор зүүн урд талд нь залгагдаж байгаа. Тий. Тэгэхээр юу вэ гэвэл энэ хооронд нөгөө шууд хил залгаатай буюу хоорондоо ерөөсөө 3-4 цагийн л зайтай. Нөгөө бидэд харахаар 2 улс яриад байгаа юм шиг боловч манай одоо аль нэг аймгаас дахнаас ойрхон байж байгаа байхгүй баг тий. Тэгэхээр энэ хоёр чинь ингээ залгагдахаар их амархан. Дээр нь яаж ч байсан хүн нөгөө хажуудахаасаа суралцдаг гэдэг шиг ийм том үйлдвэрлэл нөгөө нэг Benz, BMW тий эднүсийн хажууд байгаа тохиолдолд нөгөө хүмүүсийн сэтгэх машин гэж юу юм инженерчлэлийн supply chain-ууд, supplier-ууд хөгжих нь айгүй дээр. За тэгвэл энэ хэд юу хийсэн юм бэ гэхээр 1990 онд Volkswagen Volkswagen-д Шкодаг заржээ. За шууд энэ өгүүлбэрийг таслаа сонсох юм бол хамгийн үнцэнтэй юм гадаадын компанид өгсөн зарцсан юм шиг санагдаад байна. За тэгэхээр энэ ингэснээрээ нөгөө Volkswagen ороод ирнэ шүү дээ. Volkswagen ороод ирэхлээр яах вэ гэхээр машин яг угсралтын бүтэн компани гэхээс илүүтэйгээр машинд жишээл 30 мянган эд анги байд юм байна. За өрүүл ябра дугуй могоо гэдэг юм биднээс мэддэг. За тэгээд ингээ эрг шурганы юу орд юм бэ? Нэг машин угсрахтаа дунджаар 30 мянган эд анги угсрагддаг юм байна. Энэ 30 мянган эрг шургыг тухайн үйлдвэр өөрөө хийгээд ч болдгоо юм байна л да. Ганга хайлуулаад те нэг эрг хийгээл тэгснэ ингэжсэн эрзээ хийгээл гэдэг. Өөрөө хэмээн үйлдвэр хамт байгуулад байдаггүй. Энэ бүх эд ангийг тэр нийлүүлэгчдээс авдаг, мэрэгжлийн нийлүүлэгчдээс. Оёмэдээс авантай. Тэгэхээр харахад Volkswagen Skoda-г авсан юм шиг боловч манад үлдэж байгаа нь юу гэвэл 30 мянган тэр эд анги үйлдвэрлэгчийг хүчээр төрүүлчихэж байгаа байхгүй. Тийм байгаа. Тэгэхээр Skoda-га нэг хин нэг инх бат авах уу, Бат Эрдэнэ авах уу гэж булаацалтахын оронд чаддагт нь өгөөд харин инх бат Бат Эрдэнэ хоёрт булаацалтахгүйс бүр дахиад бит хоёрт 28998 бидэнтэй хамтарч ажиллах хүн хэрэгтэй болоод эхэлж байгаа байхгүй. Тийм байгаа. Хоорондоо ерөөсөө дайсагнаад байхгүй. Тэр сандал суудлаа булааслаад байхгүй. Мөнгөн дээр алдцаад байхгүй. Эрх ашгууд нь үнэхээр инх батын эрг сурга сайн байвал, миний өрүүлийн аппарат сайн байвал, бүгд сайн байвал манай энэ Шкод зарагдана. Шкод зарагдах тусмаа бит хоёроос илүү дахиад эрг сурга авна. Тэгэхээр энэ Шкод маань сайн яваасай, инх бат маань сайн яваасай. Тэр дугуй үйлдвэрлэж байгаа нөхөр сайн яваасай буюу 30 мянган бие бинийгээ сайн яваасай гэдэг Чехийн үйлдвэрлэгч нар бий болчихж байгаа. Тийм. Тэгвэл он цагт ингээд газар зүгийн жоохон алдвал Монгол дээр яваад үзэхлээр талах чихрийг хэн авах вэ? Баян-Монголыг хэн авах вэ? Улаанбаатар зочд бодлыг хэн авах вэ гэдэг алаан болдог. Яг нэг адилхан одоо нөхцлөөс уралдаж эхлэхэд сэтгэхүй хувьд ийм өөр юм гарч иж байгаа байхгүй. Тийм ээ. За тэгвэл одоо тэгээд тэгж явчаад юу болцсон гэхэлэр ирээдүг нь харуулж. Одоогийн харж. Одоо бол индастри 4.0 буюу Чех улс яаж байгаа нь тэр суур дээр үндэслээд автоматжуулалт, роботжуулалт тэгээд нөгөө ухаалаг үйлдвэр. Тэ? Аль болох хүний алдаанаас зайлс хийсэн, хүний нөлөөнөөс багуулсан жигд стандартыг хангах ухаалаг үйлдвэр гэдэг нь орж байгаа. Орцсон явж байгаа юм байна. Аль хэдийн тий. 10 оноос шүү аль хэдийн 10 оноос. Энийг одоо хөгжүүлсэн бид хэд энэ дээр AI гэж танин мэдхгүй болж хахад тэнд аль хэзээ роботууд үйлдвэрлэлээ эхэлсэн. Бидэд Toyota-г л хамгийн юу гэж бодож байгаа бол дэлхийн бүхэл юм ер нь нэг стандарт очсон. Нэгнээсээ нөгөөх нь бүр тэгж хэдэн зуун жил хашгирсан байхаа болжжээ. Тийм байна. Тий. За ингийн тулд ямар алхам хийсэн бэ? Нөгөө эхний дурдсан бидэд төршгэ үнэлэгддэг тогтвортой тэгээд альва нэг гадны байгууллагатай хөрөнгө оруулалттай технологитой тэ гэрээ хэлцэл хийж байгаа бол тэр нь маргааш худлаа биш маргааш боли гिचдэг биш хин нэгэн уураа хүрхээр шийдчихдэг биш тэр
гадаад харилцааг маш сайн төрн хийж байгаа. Яг том одоо бодлогын төвшөнд хийсэн тогтолцооны дагуу ард иргэдэн бизнесүүд нь тэрийг ойлгочихсон тий тэр лүгээ гарах гарцаа хайгаад би юу чадах вэ биений чадах юмыг хийх скиллүүд хаа байна гэ хайгаад эхэлсэн зах зээл дээр хүн олдохгүй байна гэдэг тий. За ингээ хүн олдохгүй эрэлт үүсээд ирэнгүү тэр эрэлт үүсэж байгаа мэрэгжлүүдийг нь боловсролын салбараар дамжуулаад хангаад өгсөн. Ингээ уялдаа таваад байгаа. Төрн гэхлээр салаа явцдаг, хувь гэхлээр айгүй бас алдартай гэдэг идеал бас биш. Эн чинь хамтын ажиллагаа юм аа. Тийм ээ. Гэхдээ нөгөө эренбит байгаа шүү дээ. Төр бол хүнээр бол толгой нь, хувийн хвшил бол харин тэр толгой гүйя гэхэд бүдрээд унцдаггүй сайхан чадaltaй хөлтэй. Ингэж л хөтлөх хэрэгтэй тий. Тэгээд төрн ийш тийш гүйя гэхэд одоо ямар нэг хөдөлгөөн хийхэд гарна эсвэл хөл нь асуудаггүй шүү дээ. Яагаад гүйж байгаа лээ гэж хөл надаас асуудаггүй. Адилхан бүгд нэгдсэн нэг үнэт зүйлтэй. Асуудаггүй байхын тулд нэгдсэн үнцэнтэй. За манайх машины зах зээл дээр автомашины зах зээл дээр дэлхийд явах гэж байгаа юм байна шүү гэдгийг 20-30 жилээр нь төлөвлөөд тэр нь тогтвортой гинт машины зах зээлээ болчихгүй гэх юм бол чи тэр өнөөдөр чаддгүй магт маргааш автомашины ямар нэгэн юм дээр өөрийн гэсэн үйлдвэртэй болё гэдэг амбиц төрнө шүү дээ. Манайх нэг Атрайн 3 билүү. Нэг сүртэй юу хөтөлбөр зарлал бөө хэдэн жил бужигнаагүй юу. Тэгсэн. Тэгэл гурилын үн мөн чинь сайхан болоод гурилын үйлдвэрүүд нэгдээл ингээд тэрсэн чинь тэрийн нэг дараа гарч ирэнгүүтээ өөр шийдвэр гаргаад тэр хийсэн бүтээсэн бүх юм байхгүй болчих واخ. Тэр чинь яа тэгвүлээ. Та гурилын татварыг тэгэлждэг лөө. Галийн татварыг. Тэнгүүд гаднаас гурилууд орж ирээд нөгөө үндэснийхээ юмнуудыг алаа хийж байгаа байхгүй. Тийм. Яг төрийн бодлого тогтвортой гэдэг нь хийж байгаа шүү дээ. Төрийн бодлого сайн бай муухаас шалтгаалаад ер нь аливаа бодлого нөгөө дандаа сайн байна. Үр дүн дандаа гоё юм гэж байхгүй шүү дээ. Алсаа харна. Тий. Алсаа харахын тулд өнөөдөр шууд биелчихгүй. Гэхдээ хүмүүст итгэл төрүүлэх гэж байх хэрэгтэй байхгүй. Итгэл төрүүлэх. За нэр нь тийм биш дээ гэдэг те. Одоо манайх гинт чех юм боллоо гэдгээ бодъё л да хоёлоо одоо нэг дарга болчлаа гэж бодъё. Чех ингэсэн юм байна. Ерөөсөө манайх мал аж ахуйн орн байхаа болоод чехтэй өрсөлдөд автомашины аж ахуйн орн болно гэх юм бол одоо яах вэ та те. Тэгэхээр тохиромж нь тийм. Тэгэхээр манайх үүр дээр харах юм бол нөгөө мал аж ахуйн сүйдэр тулгуурлах юм уу? Эсвэл ерөөсөө энэ шин байгаад байгаа AI нэтрэтгийн технологийн хаб болох юм уу? Тэ? Ягаад гэвэл газар зүйн мал аж ахуй тижих бэлчээр гэдэг шиг манай өмнө говь цэлгэр нар байж гин дархан маш гоё нөгөө одоо биткойны хаб хийхээр үйлдвэрлэл хийхээр хүүтэн хот байж гин тийм гэх мэт яг нөгөө давуу талууд нь манай дээр юу байгаа юм бэ гэдгээ бодоод тэгээ энийгээ нөгөө гол нь хэлээд байгаа шүү дээ. Нэгдмэл байх монголчууд. Тэр нь ямар тохиолдолд нэгдмэл байх вэ гэхээр яг нөгөө зорилгоо бүгд зэрэг ойлгох байхгүй таниулан мэдүүлэх тий. Тэс би хийж байгаа гэдэг байвал биш тий. За тэгэхээр энийг авахын тулд яах вэ гэхээр инженерийн боловсрол маш чухал юм байна. Ганц автомашин дээр шүү. Одоо бид бас мал аж ахуй гэтэл нөгөө агрономч одоо газар тайлах агрономч нөгөө юу ч юм мал аж ахуй дээр бол зоо тагнагч гэдэг юм уу тий. Энэ инженерингийн бодлогоо маш сайн барьж үлдээд байгаа байхгүй. Ирээдүйд эн чинь нөгөө хүмүүсээсээ суралцах бац сураа. Сайлаа бэлтгэхэр саваа бэлтгэж тэ. Хэрв энийг бэлтгэхгүй бол хичнээн Volkswagen орж ирсэн ч сав нь байхгүй. Тэр мэдлэгийн knowledge-ийг шингээх сав нь байхгүй. Хэн knowledge-ийг шингээдэг вэ гэвэл дэвтэр ном биш юм аа. Тэр суралцаад байгаа оюутнууд нөгөө залуу үе чинь тэр knowledge-ийг шингээх сав нь мэдлэгийг шингээх сав чинь залуу болсон одоо өчн. Хүний нөөц. За тэгвэл энэ цаваа бэлтэж байгаа. Чех. Тэгээд одоо бол энэ технологийн сургуулаараа Чех Technical University in Prague гэдэг сургууль бол энэ технологийн ухаараа аягүй сайн. Дараад нь болохоор Brno гэнэ University of Technology гэдэг энэ сургуулиуд болохоор түүхэн сургуулиуд энэ сургуулийнхаа ачаар эднийхэн лабораториудыг хөгжүүлж өгнө. Нэр энэ дээр хэлэхэд инженерингийн ч юм уу аливаа зүйл нөгөө үйлдэнгээ суралцах бол маш сайн арга шүү дээ тий. Баярлалаа. Тий. Тэгэхээр үйлдэнгээ нэг ном уншаад суух биш суух нь зөв. Гэхдээ илүү тэр хүмүүсийн амьдралтай ойрхон сурах юм ч юм бол энэ лаборатори гэдэг юм аягүй чухал байгаа. Одоо аль сургуулийг харсан энэ лабораторийн хөгжил гэдэг нь ерөөсөө тэр сургуулийг үзүүлэлт болгох статистикээр гарч ирдэг байгаа байхгүй. Лаборатори хийрэх байна. R&D судалгааны төв буюу тэр лабораториудыг хийрэх
хийж байна. Тэр сургууль ер нь сайн яваад байна шүү. Аль сургууль? За утах хоёлаа ивент тэтгэгчээ танилцуулах цаг нэлээ явсан байна. За худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи өнөөдрийн дугаарыг маань ивент тэтгэж байгаа. За OnTime нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, за мөн банктай хамтран шимтгэл багтай банкны карт уншигч, эргэлтийн хөрөнгөний зээлийг онлайнаар олгох үйлчилгээ үзүүлдэг ийм компани байгаа. За OnTime-ийн онцлог нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судлаад тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгохоор бусдаас ялгардаг юм байна. За OnTime програмыг Монгол оронд даяар байдаг 6, 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% буюу 2 дэлгүүр тутмын нэг нь ашиглаж байгаа. За OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүй банкнд очихгүйгээр байгаа газраасаа M-Business аппликейшнаар авах боломжтой. За мөн M-Business гэдэг энэ аппликейшнаараа тэг 1.3% хүртэлх буцаан олголттой банкны карт уншигч захиалж байгаа газраа хөрвүүлж авах боломжтой байна. За хараахан OnTime-ийн хэрэглэгч болж амжаагүй байгаа бол OnTime гэсэн Facebook-ийн хуудас руу чат бичгэд хангалттай юм байна. За дэлгэрэнгүй мэдээллийг 77 77 34 44 дугаар хатснаас авах боломжтой. За бусд нь яадаг юм би сайн мэдэхгүй байна. Гэхдээ би OnTime-ыг энэ дээр них маш гоё гэж бодоод байгаа. Сүүлийн 6 сар хэрэгэлсэн бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг шууд авах боломжтой гэж байгаа байхгүй. Хаяанч гал алддаг шүү дээ. Бараа цуглуулах мөнгөгүй ч юм эргэлтийн өрөнгө мөнгөгүй болчлаа гэж бодъё л та. Тэгэх юм бол шууд 100 сая төгрөгийн мөнгө ороод ирж байна гэдэг чинь ерөөсө бизнес зогсохгүй үйл ажиллагаа явуулах энэ боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Энэ одоо маш чухал тэгээд хэрэгтэй ийм үйлчлэгийг үзүүлж байгаа юм билээ. Саяны тэр нэг лайн гэдэг чинь 100 саяын эргэлтийн өрөнгийн зээл гэдэг. Энэ лайн буюу дуртай үедээ дахиж гэрээ байгуулахгүйгээр нэг юм тодорхой хугацааны кредитэд мөнгө авч байгаа чинь ерөөсөө цусан хангамж шүү тий. Цусан хангамж сайн байж ч л одоо ямар ч зүрх тарих ажиллаж байгаа ухаантай тий. Тэгэхээр тэр эргэлтийн өрөнгийн зээл бол банкнууд дээр байнга явдаг зээлээ. Харин нэг удаа авч байгаа зээл чинь болохоор нөгөө юу гэдгийг нэг удаа тариалах ч гэдэг юм уу тий. Тэгэхээр аль болох лайнуудад ороолаа. Лайны үндсэн шаардлага чинь өөрөө миний бизнес тогтвортой байх л үндсэн шаардлага. Тэгэхээр тогтвортой ирээдүйтэй байхад нөгөө үйлдвэрлэгч нар маань бизнес эрхлэгч нар маань тэрийг сайн болгоорой. Тэгээ кредит гэдэг юм сайн тооцогддог шүү. Тэр нь суралцаарай гэж. За харилт утасны дугаарыг дахиж хэлье 77 77 34 44. За уяалаа амарх юм 77 77 34 44. Доохон шилжих юм байна тий. За үргэлжлээ. За тэгэхээр энэ мэдлэгийг шингээж байгаа боловсролын систем тэр инженеруудыг бэлтгэж байгаа зүйлдээ маш их анхаарчээ. За ингээд бид ийм хөзөртэй болчлаа гэж дээ. Намайг үнэлэгдэх ийм улсын нэг ийм машин гэдгсэн ч юу нэг үйлдвэртэй тэр үйлдвэрийг ажилуулж чадах хэмжээний ажилтнтай нэг ийм хүмүүс тал талаасаа нөгөө идэж байх юмаа нийлүүлээд хитүүлээ найр хийя гэдэг шиг нэг ийм гоё зүйл битээ яагаад энэ кластерт орж ирж байгаа. Нэгдэх гэж орж ирж байгаа. Тэгвэл яг түрүүний ярьсан Германы болохоор өмнөд хэсгүүдэд нь тэр Volkswagen Group, Mercedes-Benz Group, одоо BMW Group байж байгаа шүү дээ. Эднүс чинь ерөөсөө яах вэ гэхээр бас нөгөө хуучин Чех улсын Шкода Энтрегийн үйлдвэрлэдэг тэр 49-оос хойш үйлдвэрлэжсэн тэр чадамжуудаас сэлбэг авахыг хүсэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө ажиллах хүч өртөх багтай хямдхан арай хямдхан. Гэхдээ чадамжийн хувьд сайтай. Зарим зүйл болж болно те. Бүр үндсээ ингэ одоо жишээлбэл хүний аюулгүй байдал нөгөө машины дугуй муугу явахын анги мангин биш байж болно л доо. Гэлээхэд чек төлөвлөрсөн тойл, машины тойл Германы үнэтэй тойл байх шаардлага байна уу гэдэг ч юм уу те. Ингээ өөрөө ирэхгүй нөгөө байгууллагч ашиг олох гэж байгаа учраас ийм боломж гараад ирэхлээр хамтраа явуул гэж байгаа байхгүй. Хамтраа. Тэгээд хамтрахлаар юу гэдэг энэ дэр нэг юм яаж байгаа. Альва кластерт нөгөө ийм тойрогт гинжи хэлэхээ штэ. Нэг зүйл ингээ ороод гараад ирдэг. Хэдүүлээ үг дамжуулдаг тоглоом байлаа гэж бодъё л да. Би чамд нэг үг дамжуулаад тэрний илүү үнцэнтэй болоод ингээ 5 тойроод ороод ирдэг байлаа гэж бодъё. Тэрэн дээр үг дамжуулж чаддаг хүн байх уу гэдэг критерий тавигдана үз. За энэ кластерт орох нь өөрөө асарчлаа чухал. Орсон хойно харин кластерт орсон юм бүгж ринг дот бэлт бүсэн дотроо энэ бүс дотроо хэр ингээ тэлэх вэ гэдэг нь дараагийн асуудал байхгүй. Одоо кластерт орж ирсэн хойно кластерынхаа өрсөлдөгч нартай өрсөлдөхэд нөгөө хүмүүс одоо дургу болж эхэлнэ шүү дээ. Тийм байгаа. Тэр тохиолдолд эхлээд
орхоос өмнө одоо хитрхийх юм ярих юм бол нөгөөдөл оруулахгүй гэсэн үг. Тэгэхээр тактик хувьд тэр төлөв ихлэ ороод авах нь чухал. Тэгэхээр би бол аль болох ихлээр найраа тавина гэсэн үг. Орсон хойно одоо мэргэжлийн төвшөнд өрсөлдөд аль болох нөгөө улсынхаа эрх ашгаар тэр кластер том орон зай эзлэх нь дараагийн алхам. Тийм байгаа. За тэгэхээр Чех бол яг энэнд бол тэрийг хийжээ. Эхлээд болохоор тэр нөгөө би орыг гэх биш орцсон байгаа Volkswagen-ыг өөрөөр болоод тарчих байгаа байхгүй. Тийм байгаа. Тийм байна. Би мэргэжлийн тоглолт болох мэргэжлийн тоглолтын том клубүүдэд элсгээл бөөн карьерийн жилиг хизээ сонгогдохоо хүлээж нүдэн балаж их хэмтэлээ байснаас Монголынхаа лигт тэр Роналдог наваад ирвэл тэгэл өөр ихгүй дэлхийн Монголыг харж байна зү тэ жишээлбэл гэдэг шиг. Тэгэхээр энэ 30 мянган эд ангийг түрүү ярьж байсан. Энэ 30 мянган эд ангийг энэ хооронд чинь хугацаа зарж байгаа. Энэ хооронд хугацаа зарж байгаа дээр нөгөө нэг жижиг цэгтэй хүн яг энэ төр нь орох гээд явж хахад доор нөгөө параллел явах гээд байгаа нэг хэлээд байгаа. Ховийн өвшил төр маань тим хийгээд Volkswagen орж ирээд бөөн гэрээлцэл болоод хүй хай гэж бөө мэдээ шуугаа явж хахад хоёулаа тэр доор нэг эргийг хийх талаараа аль хэзээ толгоонод ажиллаад эхэлсэн гэсэн. 30 мянган толгой. 30 мянган сэлбэгийг өрсөлдөхийн тулд доор ээж нэг 90 мянга нэг 3 өрсөлдлөхэд за бүр муугаар одоо нэг юм дээр 2 хүн өрсөлдөхэд 60 мянган толгой зэрэг ажиллаад эхэлж байгааз энэ толгой ажиллаж байгаа нь тэгэнгүүтээ энд ангийн нээгээд өгчлөө. Одоо процедураа харъя да. Миний ирээдүг би өөрөө сайхан болохыг хүсэж байгаа, тэмүүлж байгаа хүн. Тэгээд яаж нэг өрүүлийн аппарат хийх вэ гэж чамтай зөвлөсөн. Тэгсэн тэрийг нь яаж хийхин технологи хувь заагаад өгж байгаа лаборатори байгуулагдчихлаа. Одоо бид төр хүүхдэд сургадаг юм уу, өөрөө сургадаг юм уу? Ингээд энэ дугуй, энэ процесс машин ингээд зөв тийшээгээ хөдлөөд эхэлж байгаа юм аахгүй. Тийм багаз. Тэгэхээр юу тухайн үед байсан нөгөө металл үйлдвэрлэл нь байж исэн. Тэгээ энэ чэнүүд явж шít те. Тэдүүс байж исэн хүнд үйлдвэрлэлүүд. Монголд болохоор хүнд үйлдвэрлэл хөгжөөгөө байсан. Тэ. Гэтэ Чехийн давуу тал нь тэр байжээ. Тийм бод. Энийг индустриал кластер гэж нэрлэдэг. Энэ кластерт орж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол яаж бодсон тийм биз дээ. Энэ кластерт суух нь улсуудын чухал нь юу вэ гэвэл далаад чи юу ч бодож болно, архичлөөтэй байж болно. Гэтэ чи завгүй бол хэсэг хугацаанд дараа живхэл байхгүй юу? Тэгсэндээ бол тэр нэг зав олдлоо одоо Титаник кино шиг нэг юм дээр ингээд мацаад гарлаа штэ тий. Тэгээ гарч байгаа нь тэр завин дээр чи дуртай хүн байна уу, дургүй хүн байна уугаас үл шалтгаалan тэр завин дээр гарах нь чухал байхгүй юу? Тийм байгаа. Амьд үлдэх нь чухал. Тэгэхээр Монгол улс бие дааж байгаа нэг жалганы ч юм уу эсвэл нөгөө юу гэдгийг ертөнцөөс өөрийгөө тусгаарлаад зүгээр л тэр завинд суухгүй гадаа ганцаараа эрхчлөөтэй хөвж яваа хүнтэй ч адилхан шүүл гэдэг байгаа нэг хэлдэг. Тэгэхээр бидэд хүссэн үсээгүй одоо энэ Орос, Хятад гэдэг том гүрний дунд байна. Дээр нь энэ хүмүүсийн нөлөөг бууруулах нь 3 дахь гэдэг байгаа тэр. Одоо тэр 3 дахь хүмүүс аваад ирэхлээрээ хөгжил өөр ирэхгүй түргэснэ. Эрх ашигч хамгаалагдана гэдэг байгаа нь үндс нь энэ ээжээ. Тэгэхээр яг үндэ тэр үед тийм л байсан шүү дээ. Чехт ч тийм л байсан байж таараа. Нөгөө баруун герман бол муухай тий юунууд барууны бол үзэл суртал муухай яг адилхан хоёлаа сэтгүүгээс Чех нэг залуу, Монгол залуу хоёр адилхан хөдөлсөн байхгүй юу тий? Адилхан хөдөлсөн. Тэр тэднээс давуу манайх мангар биш. Гэхдээ хөдлөхдөө яаж хөдөлч үү гэдэг нь л өөрөө ийм ялгааг авитарч байгаа. Тэгэд яах гэж гэдэг асуултанд хариулсан юм байна. Нөгөө улс төрийн зөвлөлөөрөө гэдэг юм уу? Нөгөө ардталсан намынх нь гэдэг юм уу та суугаад бидэд яах гэж ингэж нэгдэж байгаа билээ гэж асуулт. Экспорт буюу хүн гаднаас мөнгө олдог болохоос биш гэртээ мөнгө үйлдвэрлэдэггүй хин нэгний ажилжил одоо гэртээ гаднаас мөнгө орно үстэй гэрээс мөнгө орж ирдэг тохиолдол байхгүй те. Тэгэхээр экспорт гаднаас мөнгө орж ирэх нөхцөл чинь хэн хангах юм? Экспорт. Ингээд экспортод чиглэсэн үйлдвэрлэл хийнэ. Энэ дэр манай техник технологи хүний хүч муу байгаа учраас тухайн үед яг хажуу талд байсан сайн Volkswagen зарья гэдэг л шийдвэр гаргасан баг. За тэгвэл энэ дээр бас нэг юм дунд нь алдах нөхцөл байсан юм байна. Энийг ямар трап гэдэг нөгөө хавх гэдэг вэ гэхлээр нөгөө зөвхөн нөгөө үйлдвэрлэлийн одоо юу гэдгийг урдч нөхцөлийн бэлтгэл баазын хавхан дээр ягаад бас үлдчихээгүй вэ? За. Хоёул одоо жишээл бол нэг өрүүлийн аппарат үйлдвэрлэдэг айгүй сайн болчлоо. Хоёулынх нь брендлаг болчлоо гэж бодъё л да. Тэгэд энүүгээрээ сэтгэл ханаад ингээд үлдчих юм уу гэж. Тийм ээ. Тэгэхээр
одоо энэ хооронд ч бүр айгүй олон жил бас зарцуулж шүү. Тэгээ 90 оноос ч 2010 он хүрч 20 жил манайх тул явсан. Энэ хооронд нөгөө хүмүүстэй болохоор амбицийг нь тодорхойлж өгч байгаа. Өрүүлийн аппарат л үйлдвэрлэдэг байвал болно тийм сайн. Гэтэ наад өрүүлийн машины аппаратыг яг хэрэглэж авч байгаа юу? Авахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр чи Викторийн брэнд имиж яах вэ гэхээр Энхбат гэдэг дэлхийн номер 1 өрүүлийн аппарат байлаа гэж бодъё. Сайн байна. Гэхдээ яг өрүүлийн аппаратыг хэн чи харьцаж байгааг бол томоохон автомашин үйлдвэрлэгч нь л чамайг таньж байгаа байхгүй юу? Тий. Тэрнээс хэрэглэгч яг хинт мөнгө төлж байгаа эцсийн хэрэглэгч хэнийг харах вэ гэвэл тэрийг чинь аваад ашиглаж байгаа машиныг л хараад байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэглэгч чинь чиний гол одоо мөнгө төлөгч чинь байхгүй юу? Эцсийн хэрэглэгч. Тэгэхээр эцсийн хэрэглэгчдэрээ биднээс Шкода гэдэг үгийг нэрийг авч үлдэх ёстой шүү те гэдэг дээр бас ажилласан байгаа юм. Буюу заавал Шкодагаараа биш эцэд чех машин гэдэг зүйлийг одоо бидэд бол нэг сайн мэдэхгүй байна. Сэрзүүн мэддэг байсан шүү те. Европын улс бол Чехийн энэ үйлдвэрт үйлдвэрлэсэн машин гэдгээ өөр мэддэг. Арай ойрхон доо ч юм уу те. За тэгэхээр энэ зүйл дээр үйлдвэр буюу бэлтгэн нийлүүлэгч биш үйлдвэрлэлөө шилжих нэг юм өсрөнгүй нэг юм алхам байна шүү дээ. Одоо манай томоохон үйлдвэр яагаад гарч чадахгүй дандаа нэг юм цехийн байдалтай байгаад байгаа вэ гэхлээр 5 хүчин зүйл биелэх хэрэгтэй байна. Аль нэг нь тэг байхад л биелэхгүй. Тэр нь гадаадынх байна уу хэдүүлээ сайхан үндэстнэрээ нийлүүлж хагаад бүх мөнгөө нийлүүлж байгаа үйлдвэр барь гэсэн чи биелэхгүй биелэх ёстой 5 шаардлага байгаа. Тэр нь юу вэ гэвэл улс төрийн тогтвортой байдал. Эхлээд нөгөө ямар нэгэн санаа гараад тэрийнхээ төлөө тууштай байх. За энэ бол үндсэн нөхцөл. Дараагийнх нь эхнийхтэр онцлоо. Тий. Дараагийнх нь хичнээн бидэд гоё юм хүсч мөрөөднө. Тогтвортой байгаад тээвэр логистик буюу тэр ханган нийлүүлэлтийн сүлжээ хаанаас юугаа аваад хааш нөхөө тэр нь ямар нэгэн зүйлд нөлөө үзүүлчихгүй байгаа, сөрөг нөлөө үзүүлчихгүй байгаа гэдэг нь маш эдийн засгийн үр ашигтай компакт байх энэ логистикийн систем. Энэ байна уугүй юу? Дараа нь энэ логистикийн систем чинь одоо жишээлбэл нэг юм конвейер үлээ гэдэг конвейер чинь нэг асаагаад нэг тий хурдан эргээд юм уу эсвэл юм тасарчихгүй байхад ажилуулах нөгөө юу ажилтан тийм ээ одоо инженер техник ажилчид хүний нөөц хэрэгтэй хин нэг ажиллуулж л таараа шүү дээ тийм ээ за ингээ ажиллуулад байсан чинь юнит л ажиллуулж байгаа тэгээ надад одоо нэг конвейер ингээ лур гал ажиллаад байдаг дээр нь өнгөрөх юм байхгүй бол яах юм нөгөө нийлүүлэлтийн систем supply chain тийм ээ за энэ бүгд ингээд орохлоор эндээс нэг юм ороод ирэх юм байна би аюулгүй тээвэрлээд өгөх юм байна худалдаа авахч маань авчих юм байна дунд нь би ингээд нөгөө value add хийлээ одоо үнц нэмэгдүүллээ нэмэн үртэг үсгэлээ тэгээ гарлаа энийг хэн яаж ажиллах юм сэтгэл зүгээр сэтгэлээр ажиллах юм уу үгүй хэн ирэхээс үл шалтгаалan яг л энийг ингэж хийн шүү гэдэг хууль дүрм тоглоомын дүрмээ тогтоосон тэр стандартыг хангасан байх. За энэ 5 аль нэг нь 0 байх юм бол шууд үйлдвэр 0. Тэрнээс 4 нь биелсэн юм байна да. 80% ажлыг гэхгүй. Тэр үйлдвэр ер нь дампуурчиж байгаа. За эдний жишээ бол манай Төв Азийн зарим посткоммунист улс болон Африкийн улсууд дээр яг энэ жишээ татагдаад байгаа. Нэг алт мөнгөндөө суугаад идэг. Тэгсэн байж нэг гулгчин байгаад идэг те. Эсвэл түр нь айгуугаа амбис тавиад идэг. Тэгээ аль нэг бүтдэггүй. Тэгээ аль нэг зам барих юм. Бас бүтдэггүй те. Тэгэхээр яг энэ цогцоороо байх хэрэгтэй маа. Энийг одоо нөгөө кластер орох үндсэн нөхцөл. Ингээгүй тохиолдолд хичнээн хажууд маань зах зээл байсан ч хятад руугаа бид юм гаргаж чадахгүй юм байна. Хичнээн Япон манахаас юм авъя гэсэн ч тавиулж очиж хөргөж өгч чадахгүй. Хийчээд аваачиж өгч чадахгүй. Тэ. За тэгвэл энийг хийх юм байна. Тэр assemble trap буюу одоо ийм юмнаас орохгүй байх үндсэн шалтгаан буюу энэ одоо нэг юм хэл хязгаараа даваад дараагийн төвшөнд орох үндсэн саяны 5 шалтгаан. Энэ шалтгаан аль нэг нь биелэхгүй болохоор том үйлдвэр байгуулагдахгүй гэж яадаг шүү дээ. Одоо буюу нөгөө assemble trap-д орохгүй байх хэрэгтэй. Тэгэл гарах юм байна тийм ээ. За тэгвэл одоо бидэд юун дээр анхаарах юм бэ? Саяны 5-ыг бий болгоход анхаарах юм байна. Гэхдээ 5-ыг нэг хүн хийж болохгүй гэдэг шүү дээ. Нэг хүн дотроо бодож болохгүй. Нэг хүн ганцаар ном бичиж болдгүй юм байна. Ном бичнэ үү юу байна уу? Тэрийг одоо бүх нийтэд одоо ямар нэгэн байдлаар хуул таниулаад, үр ашгийг таниулаад бүгдээрээ нэг тийм гэт нэг ойлгомоор шүү дээ үндэстнэрээ нэг нөгөө сэрж сэхээрмээр байгаа байхгүй. Тийм ээ. Тэрийг одоо боловсролын багаас нь одоо зарим улсууд нөгөө
түүхийн ярангаа хөшөөнд нь мөргүүлээд солонгосуудтай хөшөөнд мөргөөд байгааг нь бид саадсан чинь цаана юу болж байгаа гэсэн чинь угаасаа энэ улс энэ удирдагч манай улсыг ийшин чиглүүлж явсан ийм алдартай юм а гэдгийг онлайн аль хэзээ заачаад хүүхдүүдэд аваачиж хөшөөнд мөргүүлж ирснийг нь манайх тэр сургалтын биш хөшөөнд мөргүүлж байгааг нь хараад идэг шнийг дарагд мөргүүлж ийн гэд буруу хараад идэг те. Гэх мэтэр энэ бүр цогцоор явах хэрэгтэй юм байна. За тэгвэл үн цэнийн саяны хэлхээ чинь ямар ч байсан нэг зүйлийг сэддэг юм байна. Ийм юмд хийя гэж те. Ийм зүйл хийя. Тэгээд тэрийг нэг дизайнлах юм байна. Яг юу юм? Тийм ээ. Хүн гэж мэддэггүй хар гарагийн хүнд хоёлаа хүн гэдэг. Хоёлаа ойлголцсон. Тэр хар гарагийн хүн ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр хүн гэдэг нэг юм байх юм байна. Заадан тэр хүн өөрөө ийм ирүүл сарвал ийм байх юм байна. Инженерчлэл явагдлаа. Тэгвэл тийм робот байлахад компонентууд нь яаж угсрах юм, ямар байх юм, гар нь урт байх юм уу, богино байх юм уу, хэдэн уртаа байх юм те. За тэгээд тэрийг хэн үйлдвэрлэх юм, ямар потенциал байгаа бидэнд. За энийг бусдад яаж брэнд болгож ойлгуулж таниулах юм гэдэг ийм гинжин хэлхийг авчиж альва зүйл нэг бийтэй болдог байна. Аль нэг тасрах юм бол гинж тасрахалаар яадаг лээ те. Ингээд тасардаг байна. Ингээд цаг дуусч байгаа дээр түрүүний одоо энийг чек гэсэн юм бол Монгол дээр юу байж болох вэ? Хэрв. За тий. Хоёлаа ивент итгэж дараа үргэлжлүүлье. За тий. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэж байна. За энэ компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа. За нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэрэгжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэй технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За эндээс би нэг үгийг давтан хэлмээр байна. Нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг гэж байгаа. За тэгэхээр энэ бол манай гэр хорооллынхан ялангуяа тэр уламжилж хэлмээр байгаа. Эднийх чи яг нэг тэр нарны хавтангуудын яг үйлдвэрээс нь оруулж ирээд албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа. Тэгэхээр манайхан одоо утаагаа шийдмээр байгаа бол за байшин бариад орчиж байшин бариад тийм боломж байхгүй байгаа бол ядаж нарны эрчим хүчний системээр цахилгааныхаа асуудлыг шийдчихмээр байгаа. Тэгэх юм бол ядчил одоо дулааныгаа тэрүүгээр авчлаа гэж бодох чинь утаа гарахгүй гэсэн үг шүү дээ. Утаа гарахгүй бол одоо утааны асуудал гэл сүүлийн 20 30 жил ярьлаа шүү дээ. Энэ асуудлыг шийдэх одоо ер нь бол тун боломжийн шийдэл болов уу гэж би бодоод байгаа. Тэгээд MMS-ээс сонгодог нь ямар учиртай гэхээр албан ёсны дистрибьютор гэдэг чинь ер нь бараг л үйлдвэртэй харьцаж байна гэсэн үг шүү дээ тий. Тинчээч яг одоо мэрэгжлийн засварын төвөө нь байж гин сэлбгүүд нь байж гин юу гэдгийг яг л үйлдвэртэй харилцаад үйлдвэрээс юм авч яана л гэсэн юм үг. За тэгэхэд MMS-тэй хэрхэн холбогдох вэ гэвэл нисхийн дөрвөн зам гэж байгаа. Хуучин нисхийн тойрог байсан. Тэрний замын урд талд за нисхийн тойрогоос урагшаа явхад л ер нь маш тодорхой гоё байшин байж байгаа даа. Тийм ирээдүйн орчин үеийн тийм байшин байж байгаа. Дээшээ очиод уулзах юм бол тэднийх одоо ядч байраа танилцуулна. За дээрэс нь бүтээгдэхүүнүүдэд танилцуулна. Юу н өөрөөсөө манад ирээд үзээч, манай байшин хараач гэдэг гайхуулмаар байдаг юм билээ. Гайхуулах жоох ийм болцсон байна. Хэдүүлээ ийшээ цугтаа явъя гэдэг ийм компани байгаа шүү. За ингээд эрчим хүчний оновчтой зохиц шийдлийг MMS-ээс сонгох боломжтой. За баярлалаа. MMS-тэй байнга талархж яваа. Түүчилж байгаад нь өнөхөө баярлдаг. За түрүүн бид ярьсан одоо Монгол дээр ч үзье. Тухайн үед тэгвэл Монголд ямар нөөц болцоо? Яг тухайн үеийн боломжоор юу байсан юм? Бид юуг ашиглаж чадсан бол болох байсан бэ? Ямар нөхцөл нь байгаад ямар нөхцөл нь байгаагүй. За гурван нөхцөл байгаа. Ердөөсөө. Нэгд нь аливаа зүйл хийгээд үйлдвэрлэхэд зах зээл чинь ойрхон байх нь маш чухал. Тийм ээ бид сарн дээр нэг талхаа очих гэж үл яах вэ те? Талх зараад ч юу яах юм тийм үстэй. Тэгэхээр зах зээл ч худалдаа авчиж ойрхон байх хэвээр. Тухайн үед худалдаа авч хаа байна. За манай өмнөд хойд хоёр хөрш маань бүр геополитикүүд маш давуу том зах зээл. Бэлэг бидэнд бол байгалаас өгсөн бэлэг зах зээл явт. Дараагийнх нь хэдий тэр үед авъя гэд манад байхгүй зүйл үйлдвэрлэж чадахгүй зүйл буюу нөөцийн хомсдолтой зүйл байвал яах вэ? Бид хэд одоо жишээлбэл эндээс байгаа юмыг инпут хийгээд нэг юм болгоод ийш нь зарах гэдэг шүү дээ. Энэ талбарыг авах гэж байгаа зах зээл нь шууд хэлтэй наалтцсан дамжихгүй. Дараагийнх нь эндээс оруулж ирж байгаа түүхийд нь хэмбэ? Мах сүүн дээр жишээ аваад үзэхэд манайх өөрөө тэр түүхийдийн дотооддоо хангаж идэх. Үгүй баазтайгаа. Хойд мал нь байж шүү дээ. Одоо малыг биднээс өөр газараас аваад Австралиас мах аваад
боловсруулаад хятад руу зардаг байх нь жоохон хэцүү байхгүй юу? Гэтэл мах нь маад байж гин тийм ээ. Дараагийнх нь энийг ийш нөгөөд ингэж дамжуулаад өгөх нөгөө энэ конверч нь өөрөө манад орон зайн хувьд зөв үү? Логистикийн хөгжих боломжтой юу? Яг үүндээ гурлаа байж байгаа байхгүй. Мал нь байж гин, энд өлсөд байгаа хэдэн тэрбум хүн байж гин, тийм ээ? Дээр нь манайх дамжуулаад өгөх нь манай газар болдог. Тийм ээ. Ингээд гурван бол стратегийн маш чухал жишэл махан дээр, за нүүрсэн дээр ч гэж болно. Маш чухал юм байж шүү дээ. За нүүрсэн дээр нь шаваад үзэл л одоо тийм манай түүхийд нь байна уу? Байж гин. Авах гээд байгаа хүн байвал байж гин. Гол нь одоо дундлын конвейерыг л нэг хийчмээр байгаа байхгүй юу? Зөв. Тэ? Гаргаад апстрим хийгээд, мидстрим хийгээд, даунстрим хийгээд боловсруулаад өгчүүл одоо болчихгоо л шүү дээ. Гэтэл энд хичнээн нэг юм байгаад энд нэг юм манайх өөрсдөө тэр хаалга хаачаад байгаа юм шүү. Гэдэг асуулт. Яг энийг одоо ч 90 онд махыг тэгэх байжээ гэж ярих бол одоо ч бидэд дахиад 30 жилийн дараа 2026 онд нүүрс ингэчгүй явдаа л гэдэг юм дээр яриа суух гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэхгүй тул одоо саяны нэг логистик ярих гэдэг. За жишээл манайх ийм сунж тогтсон ийм юутай юм улс тийм үү. За яаж бодсон эрхүүгээс ирээн рүү юм гарахтаа манайхыг дамжсан амар үстэй. Шууд нефт явбал ингээд тойрсноос тэгэхээр ийм давуу талаа худалдааны коридор болгоод тэр нөгөө хаалгын нэгээд өгөл бидүүсээ дор хаяж нэг тээврийн дотор мотор аваад одоо бүр арга ядсан те. Тэгэхээр бид хэд энийг гадны хүний төлөөч байна уу, өөрийнхөө төлөөч байна уу, ер нь хэний ч төлөө байсан. Гэхдээ энэ нэг коридорыг буюу дэд бүтцсэн. Тэр логистикийн асуудал яагаад шийдэж болохгүй юм бэ? Тэ. Гаднаас Европоос нэг машин явлаа. Нэг жимстэйгээ явлаа. Тэр Монголд орж ирэхэд муудчдаггүй. Онголтчдаггүй зам нь те. Ийм байх юм бол тийм хурдны замнуудыг зүгээр бизнесийн замнуудыг яагаад бас тавьчих болохгүй юм тийм ээ. Бидэд яг одоохондоо тэгээд энэ шорон замаар явуул явжлаад гин байгаа ч тийм ээ. Гэтэ яагаад ийм коридорыг бий болгоч болохгүй юм бэ? Хэрв ийм болвол махан дээр яг тэх байсан. Бидэд энд үсэж байгаа хүмүүс байж гин тэр олон мах байж гин тийм ээ. Ингээ гаргач болох байсан. Гэхдээ махны хувьд илүү нөгөө хүнс тийм ээ. Учираас хэд хэдэн шаардлага байгаа. Ямар тохиолдолд дэлхийн сүнэ одоо барилга байгууламж боллоо гэх зарим юм ингээд хойш татагдлаа банкны систем татагдлаач гэдэг юм уу янз бүрийн боллоо гэхэд хүн гэдэг амтан амьд л байгаа бол үлснэ гэдэг хамгийн анхдагч бизнес аахгүй. Тэгэхээр махны бизнесийг манайх алдаж болохгүй энэ сайхан зүйл дээрээ тий. Дараагийнх нь нөгөө юу хүнсний үйлдвэрлэлээ барих хэвээр. Дараагийнх нь эн чинь өөрөө тэр хүнсний үйлдвэргээд байдаг нь муудах гэдэг эрсдэлтэй байхгүй нөгөө машины сэлбэгийг бодвол хэдэн хоног агуулга тавьж болохгүй бөөн нөрөнд давхарлаачаад авчиж болохгүй тий. Тэгэхээр энэ стандарт шаардлагуудыг манайх биелүүлэх ёстой тий. Тэгээд тэр нь юу юм гэвэл одоо бид мах байлаа гэхэд манай дээр мах яагаад гардаггүй нөгөө эрүүл авах асуудал. Тэгээд манайх дээр бол хэрэгждэг бас л нэг хэлбэр авчиад байгаа нөгөө гарал үрсийн гэрчлэгээ гэдэг нэг юм байдаг тийм үү. Тий. Яг үгээрээ бол маш зөв байгаад байгаа байхгүй юу? Энэ хиний хаана юу болсон юм бэ гэдэг. Тэ? Гэдгийг чинь би нөгөө их сурвалжаа мэдмээр байгаа байхгүй идэж байгаа махныхаа. Гэтэл яг үнэндээ болохоор яг идеал нь болохоор яаж байгаа гэхээр фермерийн нөгөө мал аж ахуй дээр энэ хиний ямар удмын тэ сүүний чиглэлийн үнэнээс гарч уу, махны чиглэлийн ангиллын үйлдвэрийн үнэнээс гарч уу гэдгээ тодорхойлж байгаа. Хаан төрсөн, булган төрсөн юм уу? Хөвсгөл төрсөн юм уу те гэдгээ махны их орон төрсөн байна. Дээр нь тэрнхийн чин газар зүйн шин хичээл нь тийм. За би ойлгож штэ. Энэ нөгөө grass feed fed beef гэдэг чинь одоо тэгж гараад байгаа. За тэгээд тэр нь хід наслаад дамд нь ямар одоо хүний бид муу одоо буруу зүрх тариа хийчээгүй стандарт норм нь тийм байна. Тэгээд манай дээр ямар нэг гений өөрчлөлтгүй ингээд ирсэн юм байна. Тэр хооронд чинь хэн ядалсан, ямар технологиор ядалсан, халаал малаал юм уу те. За тэгээ хадгалагдсан юм уу? Тэр хадгалтынх нь явцад нөгөө хөрөгчн тог тасраад унтарчаагүй байгаа да те. За нааша ачихта нөхдүүд бээлийн өмссөн юм уу? Нааша ямар юмд боогоод, ямар машинаар ирээд аль дэлгүрт буугаад биидэж байгаа юм бэ? Гэдгийг бүгдийн тресс тавихыг л гарал устгах хэлгээд байгаа. За тэр нь хэсэг хугацааны дараа яах вэ гэхээр инхватын фермд байсан малын мах үнэхээр сайн гэдэг нь саяны үйл явдлыг би олон жилийн туршид явсаар байгаад энэ
юмыг хамгийн удаан тогтвортой хадгалж байгаа энэ фермер хинбэ гингүүт Инхбат гэдэг нь 10 жилийн дараа, 5 жилийн дараа, бүр 20 жилийн дараа брэнд болоод тэгсний дараа би Инхбатын фермерийн махыг идэ гэдэг ийм юм үүссэн байхгүй. Гэтэл саяны тэр өмнөх түүхийг бид бас харьцаад гадаад очиж туршлага судлангуудаа Инхбатын брэнд гिचвэл гар зүсгийн гэрчлэгээ баталт юм байна гэд манад одоо ямар гар зүсгийн гэрчлэгээ байгаа гэхээр доржийн мал гэдэг байхгүй. Би тэр доржийг танихгүй байна. Тэ. Баян хонгорын доржийн мах гэдэг байхгүй. Би яаж мэдхий? Тэр дорж брэнд болохоос нааш хүн болгон дэлхийд дээр мэдхээс нааш саяны тэр нэг процедурыг давах хэрэгтэй юм аа. Ямар малын эмчээр, ямар тариа хийлгээд, ямар өвс өгөөд, хаанхын өвсийг яаж авчирж өгөөд, хэдэн грамыг өгснөөр энэ өөх мах нь үссэн бэ гэдгийг чинь цаг хугацааны өвдөд би итгэл үсээд, итгэснийхаа дагуу брэнд үсээд, брэндээр нь дараад нь нэрлдэг болжээ. Гэтэл манай яг энэ нэг агшин зогсоож харчаад гадаадын Австралийн мах бол доржийн мах гэдэг ярьд юм биш үү гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид энэ зарим нэг алгасмааргүй байна. Нөгөө хүүхд хөлд оруулж ижил цаашаа одоо мөлөгчиж л хөлд орно гэдэг шиг баймаар байна. Энийг хоцроогүй 30 жилийн дараа дахиад эхлээгүй байхын оронд одоо эхэлсэн ярьж яхан зүйтэй шүү гэдгийг энд хэлхийг оролдлоо. За тэгээд мэдээж нэг cold chain logistic гэх зэрэг зөндөө юмнууд байгаа. Та хэд манд дэлгэрүүлэн уншараад нэвтрүүлгийн цаг дууссан байна. Баярлалаа. За баярлалаа батах. Монгол 999 гэдэг нэг хамтрал байсан шүү дээ. Тэр хэр явсан бэ? Гэхдээ бас сайн мэдгүй л. Тэр нэг өвти анх ингээл ашиглалтанд ороод гэрэмээр хийгдэхэд тэд нар ч анх нэг тал болгоол ингээ гарсан шүү дээ. Тэр чинь баг энэ Чехийнтэй нэлийн төх юу вэ? Яг эрх ашгуудын нэгдэлтийн тэгжиж нэг арай том павер авч нөгөө талтайгаа дийл хийх стат тусаал өсгөжлээсэн баг л да. Арай нэг мэдлэгтэнгүүдээ түүгээд ирлээч гэдэг юм уу те. Арай нэг бизнесээ ойлгодгуудаа түүгээд ирлээч гэдэг юм уу тийм л байна. Гэтэ манайх ч Чехээс ялгаатай. Чехч бол өөрсдөө үйлдвэрлээд байгаа шүү дээ. Манайх ч болохоор оруулж ирээд нийлүүлж байгаа марк юм. За баярлалаа батаха. Баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах онлайн технологи болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэлээ нэвтрүүлэг маа та бүхэнд YouTube-ийн од өндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хөстөлгөөний од өндөр хажуугаар хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.